Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Хилтэс агентлагийн дарга нарт сургалт хийлээ. Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг ажиллахдаа дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Өнгөрсөн 7 хоногт улсын хурлаар батлагдсан авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчилж, төрийн албанд олон нийтийн тавих, хяналтыг сайжруулах чиглэлээр сургалт хийх бөгөөд бизнес эрхлэгчдийн дунд авилгатай тэмцэхэд хувийн хвшлийн үүрэг оролцоо сэдвт хэлэлцүүлгийг зохион байгуулах ажээ. Түүнчлэн иргэд аж ахуйн нэгж байгууллагаас өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэнэ. За авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг өнөөдрөөс эхлээд 2 хоног ажиллана. Маргааш оройхэд дуусах бах. За ер нь бол бүх аймагуд дээр манайхаас ажлын хэсгүүд гараа тодорхой чиглэлийн дагуу явж байгаа. За бид эндээс гараад дархан Сэлэнг аймагуд руу явна. За яг энэ аймагуудад ажиллах хамгийн ихний асуудал бол авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсан. Сайхан батлагдсан. Улсын хурлын 51-р тогтоолоор. Тэгэхээр энэ үндэсний хөтөлбөр бол авилгатай тэмцэх бодлого анхаарах одоо яг юун дээр анхаарч юун дээр одоо чиглэж ажиллах юм бэ гэдгийг одоо ингэж баталж өгсөн ийм бодлогын баримт бичиг. Тэгэхээр энийг одоо энэ аймгийн хэмжээний төрийн байгууллагууд, хувийн хвшил энэ ерөөсөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх одоо Монгол улсад ажиллаж амьдарч байгаа иргэд, төрийн байгууллагууд, хувийн хвшлийнхэн тийм ээ бүгд оролцох ёстой. Тийм учраас энийг одоо бүгдэд яг ийм хөтөлбөр батлагдлаа шүү. Ийм одоо зүйл дээр гол анхаарах юм аа. Ийм чиглэлээр, ийм зарчмын дагуу, ийм зорилгын хүрээнд ингэж ажиллах юм аа гэдгийг ингэж тайлбарлаж таниулах, тийм ээ мэдээлэл өгөх ийм нэгдүгээр зорилготой. Хоёрдугаарт энэ хөтөлбөрт нэг тусгагдсан нэг ажил бий л дээ. Тэр маань олон нийтийн хяналтын дэд зүйл байгуулах ийм ажил байгаа. Энэ ажлыг бид нар гүйцэтгүүлнэ. За мөн авилгаас урьдчилан сэргийлэх, за хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг бүрдүүлэхтэй холбоотой сургалт, сурчилгаа, мэдээлэл өгөх ажил хийгдэнэ. За иргэдээс манай байгууллагын одоо чиг үүргийн хүрээнд хамаарах ийм өргөдөл гомдол мэдээллийг бид нар бас хүлээж авна. За бас авилгын нөхцөл байдал, энэ орон нутагт дах авилгын нөхцөл байдал болоод авилгатай тэмцэхэд олон нийтийн үүрэг оролцооны талаар ийм судалгаа авч байгаа, иргэдийн төсөөлийн судалгаа одоо аль хэзээ аваад эхэлсэн байж байгаа. За үндсэндээ ийм ажлууд хийгдэнэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга гишүүдтэй уулзаж иргэдээс төсөөллийн судалгаа авах нь авилгатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн томилтын нэг зорилго юм байна.